Хай 11-р сарын өхрийн асаантай хүмүүсийн уран зохлыг харцгаая. Ascendant ордороо үзээрэй. Хэрвээ нарны ордч өхөр бол энэ бичлэгийг үзэхгүй шүү. Ascendant ордч өхөр бол энэ бичлэгийг үзээрэй. Ascendant орд гэдэг нь мандалт орд гэж ярьдаг, rising гэж бас ярьдаг, ascendant гэж ярьдаг. Таны төрж явах мөчүүд тэнгэрийн хаяаны зүүн зүгт мандаж байсан одны констелляцийг таны ascendant орд буюу мандалт орд гэж хэлээд байгаа юм. За тэгэхээр нарны ордороо зурхаа үзэх юм бол та одоо таныг одоо юу гэмээр ч юм дээ. За би одоо гол сэдвүүрээ орцгоё. За юутаач энэ сарын үйл явдлууд маш их үйл явдлуудтай байгаа. Учир нь Uranus өхрийн орд руу буюу таны ascendant орд руу нүүн. Тэгээд Mercury буюу таны мөнгө санхүүгийн гариг ретроград хөдөлгөөнд орно. Jupiter мэлхийн орд дээр буцах хөдөлгөөндөөс орно. Ретроград хөдөлгөөнд. Тэгэхээр нэг тиймэрхүү байна. Маш их өөрчлөлттэй жоохон сорилттой сар болж өнгөрөх болно. За 11 сарын 5-нд тэргэл сар таны ascendant буюу өхрийн орд дээр мандаж байна. Тэгэхээр 11 сарын 5-наас хойш 14 хоногийн хугацаанд эрүүл мэнд, эсвэл бусдад харагдах байдал, эсвэл ямар нэгэн таны ертөнцийг харах үзэл энэ юу ч байж болно, гол нь танд маш том өөрчлөлтүүд тохиох боломжтой байна 11 сарын 5-нд. За 11 сарын 7-нд Uranus Тэнгэрийн мангарыг таны ascendant орд руу нүүж орж ирэхээр гинтийн таамаглаагүй үйл хэргүүд тохиох боломжтой. Энэ нэрүүл мэттэй холбоотой байж болно, гинтийн шийдвэр гаргах байж болно, эсвэл гинтийн юу ч байж болно. Гинтийн шашин шүтэх, эсвэл гинтийн аялал, гинтийн имчилгээ, гинтийн хагалгаа ч юм уу те. Гэтэ хагалгаа их үеүүдийг бол эхний 11 сарын эхний 5 хоногт ч юм уу сонгож хийгээрэй гэж зөвлөе. Учир нь 11 сарын 9-ээс хойш Mercury retrograde болж эхэлнэ. Тэгээд бас 11 сарын 11-ээс Jupiter retrograde эхэлнэ. Тэгэхээр яг нэг 11 сарын эхний 7 хоногт чухал зүйлсээ хийчихвэл амар гэж юм шиг харагдаж байна. За 11 сарын 19-нд шинэ сар таны 7-р хаус болох хилэнцэн орд дээр мандж байна. Тэгэхээр 11 сарын 19-ноос шинээр харилцааны холбооны үйл хэргүүдийг шинээр эхлүүлэхэд тохиромжтой. Романтик харилцаа, гэрээ хэлцээр хийх 19-ноос эхлээд цаашдын 14 хоногийг хосын харилцаа, гэрээ хэлцээр бүх төрлийн нэг харилцааны үйл хэргүүдээр төвлөрөх үе байх боломжтой. 19-ноос романтик харилцаа, үерхэл эхлүүлэх, түншлэл эхлүүлэхэд тохиромжтой харагдаж байна. Өхрийн асаанантыг эрхшигт цугар гараг нь одоогоор жинлүүрийн орд болох 6 дугаар хаусаар зочилсан үе байна. Тэгэхээр 6 дугаар хаус нь эрүүл мэнд, өвчин, эсвэл өдөр тутмын рутин, эсвэл ажил мэргэжил, таны одоо хариуцаж хийдэг уйд тартаач байсан хамаагүй заавалшгүй хийх шаардлагатай байдаг өдөр тутмын рутин, ажил хэргүүдийг илтгэдэг хаус юм. За тэгэхээр 6 хүртэл эрүүл мэндийн асуудлууд дээр маш ихээр төвлөрж байгаа юм байна. Тэгснээ эсвэл магадгүй таны тэжээдэг пет, амтан, нохоо, муур, шувуу юу ч байж байж болно. Эдгээр сэдвүүд дээр төвлөрсөн байж болно. Эсвэл өдөр тутмын ажил дээр төвлөрсөн, эсвэл эрүүл мэнд дээр төвлөрсөн байж болно. За 11 сарын 7-ноос сугар гарыг хилэнц буюу таны 7-р хаус руу нүүнэ. Тэгэхээр 7-ноос хойш хосын харилцаа, гэрээ хэлцээр, түншлэл гэх мэтлэн бүх төрлийн нэг харилцаанд илүү ихээр төвлөрж байгаа тийм цаг үе өрнөх боломжтой харагдаж байна. За 7-нд маш их үйл явдал болно. Учир нь 7-нд Uranus таны ascendant руу иргэн нүүн. Гэтэ нэг тийм шинэлэг зүйл биш гэдгийг та мэдж байгаа тийм үү? 2018 оноос хойш өхрийн орд руу Uranus Тэнгэрийн мангарыг нүүсэн. Тэгэхээр өнгөрсөн 7 жилийн турш маш олон өхрийн ascendantтай хүмүүс амьдралдаа гинтийн таамаглаагүй өөрчлөлтүүдийг хийсэн, гинтийн өөрчлөлтүүд, гинтийн салалт, гинтийн нүүж суух, гинтийн гадагшаа явах, гинтийн хүнтэй суух ч юм уу ч гэж болно. Гинтийн байдлаар маш тогтворгүй 7 жил болж өөрөнсөн. Гэтэ энэ жилийн дундуур Uranus таны 2 дугаар хаус руу, мөнгөний хаус руу хайлт орж өөрчлөлт хийснээр одоо дахиад буцаад буцах хөдөлгөөний хувьцаа дахиад өхрийн орд руу нүүж байна. Тэгэхээр 11 сарын 7-ноос хойш гадаад байдал, эрүүл мэнд юу ч хамаагүй ямар нэгэн байдлаар дахиад нэг тийм гинтийн таамаглаагүй үйл хэрэг тохиох бүүм сюрприз хийх тийм үе байх боломжтой. Uranus нь гинтийн таамаглаагүй байдлаар нөлөөлдөг. Гэтэ сайн муу гэж хэлэхэд хэцүү байдаг чсан. Гэтэ яг нэг юм өхрийн орд дээр Uranus байх нь тухгүй барилахгүй юу? Учир нь өхрийн орд чинь тийм тогтвортой, газардсан, тийм зөрүү онцлогтой орд.
Тэгснэ Уранус болохоор гинтийн байдлаар өөрчлөлт байгаа учраас 2018 оноос хойш ингээд дэлхийд даяарчсан те юмны үнц ингээ огцон дэш дош савлсан криптокоин ч юм уу те одоо юу гэдэг NFT ч юм уу те маш их үнийн хөрөгдөлд орж исэн хоол хүнсний үнцийн ихээр нэмэгдсэн инфляцтай байсан өнгөрсөн 7 жилийн хугацаанд. Тэгэхээр 11 сарын 7-нд дэлхийд дахинд бол тийм үнийн хөрөгдөл ч юм уу бас нэг мөнгө санхүү эсвэл газар хөдлөлт эсвэл материаллык үйл хэргүүдтэй холбоотой газар шороотой холбоотой үйл хэргүүд нь огцом гинтийн байдлаар нөлөөлнө. Үхрийн ясантай хүмүүст энэ бас давхар нөлөөлнө гэж ойлгоцгоорой. За 11 сарын 3-нд сугар гарыг бархасаад гарагтай дөрвөлжин аспект өсгөн 10 сарын 31-ээс 11 сарын 6-ны хооронд эрүүл мэнд сайжрах, бусдад харагдах байдал ингээ гэгээлэг таатай байх, хэрэв өвдөжсэн бол илар шивэх, эсвэл энэ үед өөрийгөө тэлж хөгжүүлэх боломжтой таатай боломжийн дажгүй үе байна шүү. Уранус үхрлөө шилжих үе хүртэл. За тэгснэ 11 сарын 8-нд буюу сугар гараг дэлхийн ман гарагтай дөрвөлжин аспект өсгөж 7-оос 9-ний хооронд ямар нэгэн байдлаар дарамт чахалтай жоохон ядарсан эсвэл би чинь өвдөд кондишн чинь жоохон биеийн байдал онцгүй байгаа ч юм уу те ямар жоохон тиймхэн хэцүүхэн сорилттой үе бол 7-оос 9-ний хооронд байх болно. Хэлсэн шүү дээ 7-нд Уранус таны орд руу буцааны үжийн гинтийн таамаглаагүй байх болно. Энэ үед эрүүл мэндийн анхаараарай гэж зөвлөе 7-оос 9-ний хооронд. За 11 сарын 25-нд сугар гарыг буд гарагтай уулзж гин 27-нд сугар гарыг Жупитер болон Сатурн санчир гарагтай уулзж 3 аспект үсгэж гин. Тэгэхээр 23-наас 27-ны хооронд 29-ний хооронд юм байна. Энэ хугацаанд бол нүүж суух хүмүүстэй харилцах үйл хэрэг хийж магадгүй, эсвэл бичиг цаасны үйл хэргүүд хийж магадгүй. Давхар бархасаад гаргийн нөлөө орж ирж байгаа учраас бас л илаарших боломжтой, бусдад харагдах байдал таатай, гэгээлэг байж болохоор харагдаж байна. Эхний 7 хоног дайггүй эерэг байна. Тэгснэ 23-наас 29-ний хооронд бас эерэг таатай байна. 30-нд Венус болон Уранусын эсрэгцэл болж байна. Тэгэхээр 24-наас 30-ны хооронд бас тэсвэрлэх шаардлагатай хүнд хэцүү тийм жоохон хариуцлага нэмэгдсэн, эсвэл жоохон удаашралтай хийж байгаа зүйл чинь удаашралтай ч юм уу, эсвэл эрүүл мэндийн хувьд хэцүү тийм үе бас байж болохоор байна. Тэгэхээр миний таамгаар бол энэ хугацаанд миний мэдэх үхрийн ясантай хүн хаалганд орж байгаа. Яг сарын эхний хэд хоногт. Тэгээд одоо илаарших хугацаанд сар гаруй одоо илаарших хэрэгтэй. Суугаа байх хэрэгтэй. Тийм нөхцөл байдалд орж байгаа хгүй. Тэгэхээр яг тэр цаг үеийн л яг энэ Mercury retrograde гэж таарад бас давхар эдгээр аспектуудаа таарж ийн гэж үзэж байна. Mercury retrograde 11 сарын 9-ноос 11 сарын 29 хүртэл сан сарыг дуустал үргэлжлэх юм байна. За 11 сарын 30-нд сугар гарыг Уранустай эсрэгцэх учраас 29-аас 30-ны хооронд үхрийн ясантай хүмүүс гинтийн таамаглаагүй төлөвлөгөөний дагуу бус үйл хэргүүд тохиох боломжтой. Энэ үед мөн эрүүл мэндийн анхаараарай гэж зөвлөе. Энэ Плутогийн нөлөө орж иж байгаа 7-оос 9-ний хооронд санчир гаргийн нөлөө болон Тэнгэрийн ван гаргийн нөлөө орж иж байгаа 24-өөс 30-ны хооронд 7-оос 9 24-өөс 30-ны хооронд болгоомжлох эрүүл мэндэд анхаарах өдрүүд юм байна шүү. Үхрийн ясантай хүмүүсийн 7-р хавсан сэдвийн хүрээнд 11-р сард бол үнэхээр замбраагүй байна. Учир нь яг маш олон аспектууд үүсэж байгаа. Тэгвэл нөө сайн муу амар их ингээ холилдсон байгаа учраас яг тэр их сайн эсвэл энийг муу гэж хэлэхэд амар хэцүү. Тэгэхээр ерөнхийдөө энэ 11-р сарын турш таны гэрээ хэлцээрийн харилцаа эсвэл романтик харилцаа, гэрлэлт, түншлэл гэх мэтлэн бүх төрлийн нэг харилцаа нь хүнд хэцүү сорилтуудаар дүүрэн байна. Маш их үйл явдалтай гэж ойлгочиход зүгээр ер нь амар chaotic байгаа гэдээ ойлгочихороо яг уу эрэг таатай хүмүүс эргэн тойрон чинь нэмэгдэх ч юм уу эсвэл харилцагч нэмэгдэх, түншлэл нэмэгдэх боломжтой үе нь 23-наас 29-ны хоорондыг сүүлийн хэд хоногудаас байж болно. Гэхдээ Уранус болон санчир гаргийн нөлөө, ангар гаргийн нөлөө гэдэл зөндөө нөлөөнүүд хамт орж ирж байгаа учраас ерөнхийдөө энэ Mercury retrograde болж байгаа 11 сарын
7-оос 9-ээс хойш тэр нэг 4-5-наас хойш заяа. Тэгээд юу хүртэл 11 сарын 29-нд дуусах хүртэл гинтийн байдлаар салах, гинтийн байдлаар ямар нэгэн төрөлхтөг гэрээ хэлцээрээ цуцлах, ямар нэг харилцаагаа дуусгаж цэгцлэх. Тэр харилцаанд таны найз нөхөд хинч үж болно. Ерөнхийдөө бол харилцааны үйл хэрэгүүд нь маш ихээр хөгдөх боломжтой харагдаж байна. Мөн угаасаа ретроград, Меркури ретроградээр урд өмнөх харилцаануудаас ил гарч ирдэг, эксүүд гарч ирдэг ч юм уу бас өмнө цэгцэлж чадаагүй зүйлс дахин сэргэж гарч ирдэг шүү дээ. Тэгэхээр 11 сарын турш 7 дугаар хаваасан сэдвийн харилцааны сэдвийн хүрээнд бол үнэхээр замраагүй байна, 50 байхгүй учраас сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай гэж зөвлөмөр байна. Санаатай хүмүүсийн 10 дугаар хаваас болох карьер, ажил, мэргэжлийн харилцаа, таны гаднах нийгэмд харагдах гаднах төрхтэй эдгээр сэдвүүдийг харцгаая л да. 10 дугаар сар бол ажил мэргэжлийн сэдвийн хүрээнд эрэг таатай дайггүй урамсгалтай байна. 11 сарын 12-нд санчир гарыг бархасаад гарагтай 300 аспект үүсгэн. Тэгэхээр 7-наас тэгснэ 11 сарын 5-наас 17-ны хооронд нэр хүнд өсөх, албан тушаал дээшлэх, эсвэл хүлээн зөвшөөрөгдөх, эсвэл ажил ихсэх ч юм уу тийм гэхдээ эрэг таатаагаар ихсэх боломжтой таатай үе байна. Тэгснэ 11 сарын 17-нд санчир гарыг нартай 300 аспект үүсгэн. Тэгэхээр 13 сарын 1-ний хооронд нөлөөлж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд ерөнхийдөө 5-наас 21-ний хооронд бол Жупитер болон нарны нөлөө хамтдаа ороод ирж байгаа учраас бүх байдлаар ололт амжилттай үнэхээр эрэг үе байна ажил мэргэжлийн сэдвийн хүрээнд. За тэгснэ 11 сарын 23-нд санчир гарыг буд гарагтай уулзж ин. Тэгэхээр 20-наас 27-ны хооронд жоохон тийм юм байна. Учир нь энэ үеийн та дургу газар руугаа явах, эсвэл дургу хүнтэйгээ уулзах, дургуй жоохон тиймхэн хийхийг хүсэхгүй байгаа судалгаа хийж, эсвэл бичиг цаасны ажлууд хийх ч юм уу гэх мэтлэн баг зэргийн дарамттай жоохон тухгүй үе байж болох ч гэсэн энэ Меркури RX-тэй 300 аспект үүсгэж байгаа 20-наас 27-ны өмнөх өдөр болон хойд өдрүүд эрэг аспектууд орж ирж байгаа учраас энэ хэцүү тухгүй үйл хэрэгүүдээр одоо дамжиж таваалалт амжилтад хүрэх боломжтой гэдээ ойлгочвол зүгээр нь хөлсөө урсгасан хэрээр амжилтанд хүрэх боломжтой. За 11 сарын 27-нд санчир гарыг сугар гарагтай 300 аспект үүсгэн 24-нээс 30-ны хооронд мөн адил эрэг таатай боломжтой ололт амжилттай нэр хүнд өссөн ажил мэргэжлийн өндөр амжилт үсэ тийм үе байна. Тэгээд 11 сарын 28-нд санчир гарыг ретроград хөдөлгөөнд байж байгаад одоо дуусч байна. Тэгэхээр урт хугацаанд нөлөөлөл нь 22-наас 12 сарын 4 хооронд ингээд цэгцэрч дуусна гэсэн үг. Санчир гарыг өнгөрсөн 4 сарын турш ретроград хөдөлгөөнд байсан. Тэгэхээр энэ 4 сарын хугацаанд таны карьерийн уур амьсгал бол үнэхээр ингээд шинэ сорилтод орсон, нөхцөл байдал өөрчлөгдсөн. Энэ нь танд жоохон тухгүй байсан ч юм уу те өөрчлөлтүүд тийм таатай байдаггүй шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн 4 сарын хугацаанд таны карьерийн сэдвийн хүрээнд карьерийн ертөнцид гарсан өөрчлөлтүүд нь нэг жин там болоод нэг шийдэлт хүрээд ч юм уу те нэг үр дүнд хүрэх боломжтой үе бол энэ 11 сарын сүүл үе байх боломжтой. Тэгэхээр амжилт хүсье. Хүрээ санаатай хүмүүсийн 4-р хавас болох оршин суудаг газар гэр бүл гих мэтлэн дотоод сэдвийн хүрээнд уур амьсгалыг харцгаая. За 11 сарын 17-нд нар Jupiter RX-тэй 300 аспект үүсгэж байна. 11 сарын 17-нд харин нар бас санчир гарагтай давхар 300 аспект үүсгэн. Тэгэхээр 13-наас 21-ний хооронд гэр бүл оршин суудаг газрын сэдвийн хүрээнд нэг тийм эрэг таатай тэлэлт үүсэх боломжтой ч гэсэн мөн давхар танд маш их хариуцлага оногдож байгаа. Гэртээ ингээд өрхийн тэргүүн мэт хариуцлага үрж байгаа. Жогом хүнд хэцүү асуудлууд гарч ирж байгаа ч юм уу те. Гэр бүлийн оршин суудаг газарч байгаа нь хязгаарлалт гарч ирж байгаа. Аюулсууд гэр бүлийн гишүүн баг өвдөөд ч юм уу те хүнд хэцүү сорилттой тулгарсан байж болох юм. Энэ үеийн жоохон тийм сайн гэхэд жоохон тиймэрхүү юм. За 11 сарын 20-нд нар буд гарагтай уулзж байна. Тэгэхээр 19-наас 22-ны хооронд бол гэр бүл оршин суудаг газрын сэдвийн хүрээнд бичиг цаасны үйл хэрэг хийх, гэрээ хэлцэр хийх ч юм уу эсвэл гэр бүлийн гишүүдтэйгээ харилцаж эсвэл уулзч холбоогүй байдаг хүмүүстэйгээ ярилцах шаардлага гарах ч юм уу. Өөр тохиолдолд нүүж суух 19-наас 22-ны хооронд нүүж суух боломжтой үе юм аа. За 11 сарын 21-нд нар Тэнгэрийн ван гарагтай эсрэгцэн. Тэгэхээр 20-наас 22-ны хооронд болвол таны оршин суудаг газар гэр бүлтэй холбоотой гинтийн таамаглаг өөрчлөлтүүд тохиох боломжтой үе байна.
Үхрийн санаатай хүмүүсийн гэр бүл орчин суудаг газрын сэдвийн хүрээнд бага зэргийн өөрчлөлтөө асуудалтай үе ер нь тохиож байгаа болов гэж таамаглаж байна. Тэгэхээр энэ Mercury retrograde-ээр энэ 11 сард бол олон гинтийн таамаглалаа үйл хэргүүд тохиох боломжтой харагдаж байна. Сайн муу гэхэд бас тийм л дээ. Санаантай 11-р сарын турш мөнгө санхүүгийн уур амьсгал, амжиргааны зарлал уур амьсгал ямар ихийг харцгаая. За юун түрүүнд ухаасаа Mercury retrograde болох таны хувьд дор хаваасаа иргэшвч бууд гараг retrograde хөдөлгөөнд орсон. Тэгэхээр 11 сарын 9-өөс хойш ажил мэргэжил сэдвийн ажил мэргэжил мөнгө санхүүгийн сэдвийн хүрээнд. Гэхдээ энэ нөгөө мөнгө олох арга таны ажилд учраас магадгүй нүүд ажил мэргэжлийн өөрчлөлтөөс байж өрнөж болох юм гэж бодож байна. Тэгэхээр 8-аас 11-ний хооронд мөнгө санхүүгийн хувьд өөрчлөлтүүд тохиож болзошгүй. Mercury retrograde эхлэмэх ангараг гарагийн нөлөөг авч байна. Тэгэхээр 11 сарын 8-аас 15-ны хооронд гинтийн таамаглаагүй зарлалгууд ихээр гарах мөнгө их өргөдөх хандлагатай байна. 8-аас 15-ны хооронд. За 11 сарын 19-нд бууд гараг Uranus буюу Тэнгэрийн ван гарагтай эсрэгт чинь 19-наас 20-ны хооронд гинтийн таамаглаагүй байдлаар зарлаг гарах, эд зүйлс эвдрэн үгээрэх, гэгдэх гих зэрэгээс сэргийлээрээ бас л зарлагтай харагдаж байна. За хэрэг чухал худалдан авалт хийхээр төлөвлөж байгаа бол 11 сарын 20-наас хойш хийхийг зөвлөё. За 11 сарын 23-нд 25-нд бууд гараг, санчир гараг, бархусад гарагтай гурвалжин аспект үүсгэж чинь тэгснээ бас давхар сугар гарагтай байна. Тэгэхээр 20-оос 27-ны хооронд сайн муу бүх нөлөөнүүд хамтдаа зэрэг орж ирж байна. За ялангуяа 23-ны санчир гарагийн нөлөөнөөс бол 20-оос 27-ны хооронд мөнгөний хувьд дутагдaltaй хүн тэцээс орж ирэх ёстой орлогонууд даашралтай ч юм уу жоохон тийм хүм мөнгө дутагдах юм худалдаж авах болсон чинь мөнгө дутах ч юм уу те мөнгө санхүүгийн хувьд жоохон тийм хүн байна. Муу онцгүй байна. Тэгснэ бархасад гараг болон сугар гарагийн нөлөөнүүд орж ирж байгаа учраас яг 20-оос 27-ны хооронд за нэг 23-наас 27-ны хооронд бол мөнгө санхүүгийн хувьд таатай бэлэгсэлт авах дуртаалтай мөнгө өрөх гэх мэтлэнгээр орлого орж ирэх боломжтой чинэлэг үе байж болно. За 11 сарын 30-нд бууд гараг ретрогрейд хөдөлгөөнд орсон байсан ингээд өндөрлж байна. Тэгэхээр 11 сарын 9-ээс 29-30-ны хооронд энэ 3-7 хоногийн хугацаанд таны мөнгөтэй холбоотой үйл хэргүүд нь шинэ сорилтонд орж өөрчлөлтөнд орж дуусах үе гэх юм уу. Тэгэхээр энэ 3-7 хоногийн турш ямар нэгэн гэрээ хилцээр 7 дугаар хавсын сэдвүүд бас амар замбрааг байгаа шүү дээ. Ямар нэгэн гэрээ хилцээр нь зарим нь туслагдаж зарим нь шийдэгдэх боломжтой. Мөнгө санхүүгийн хувьд ч бас сорилттой. Эсвэл шинэ ажилд орж байгаа ч юм уу те. Гэх мэтлэнгээр мөнгөн дээр жоохон тийм шинэ өөрчлөлтүүд таныг хүлээж байна. Тэгэхээр 29-оос 30-ны хооронд эдгээр өөрчлөлтүүд нь өрнөж байгаа сарын төгсгөл 29-оос 30-нд дуусах нэ. Тэгэхээр нэг иймэрхүү байна. Худалдан авалтыг 20-оос хойш хийгээрээ бусд үеийн тохиромжгүй үе байна. За тэгээд 11 сарын forecast-аар 12 сарын forecast-аар иргэн уулзцгаая. Амьд минь 9 минь иргэн уулзцгаая. Баяртай. Like, subscribe дараарай.